За өнөөдөр их сонирхолтой сэдвийн талаар хуваалцсанаа. За юу ярих гэж байгаа вэ гэхээр бид нар штэ те яагаад заримдаа яг ийм ааш гаргаад байгаагаа ойлгодгүй штэ. Заримдаа би яагаад ингэж уурлаад идэм бол энэ зүйл дээр яагаад одоо би юу нэг ингэж боддог болсон юм бол гэж та бодож үзчихсэн үү? Яагаад та ингэж мэдэрдэг вэ гэж юу н та асууж үзсэн үү өөрөөсөө те? Бидний зарим нэг одоо сэтгэл хөдлөл, reaction те react гэх юм уу? Бидний зан авир тэр зүйлүүд маань бидний ухамсарлаж чадахгүй те одоо тархиараа яг ойлгож чадахгүй ийм бидний даалт ухамсарт байгаа эсвэл одоо бидний бие дээр бичигдсэн мэдээллүүд те за эсвэл ингээ бидний мэдрэлийн системээр ингээд автоматар зохицуулагдж идэг байх нь л дээ. За ийм зүйлүүдийг ингээд ойлгосноороо та өөрийгөө илүү сайн ойлгож одоо удирдах сурахад мөн дээр нь бусдыг ойлгож хүлээж авахд харилцаан дээр бас маш их тустай. За тэгэхээр өнөөдөр миний ярих гээд байгаа зүйл нь за гол сэдв рүүгээ шууд оръё. За хүний одоо энэ сэтгэл хөдлөл бодол мэдрэмж яг ямар дарааллаар яг яаж явагддсан бэ гэдгийг ингээд slow motion буюу удаашруулсан бичлэг шиг маш ийм удаан деталь авч үзэж би ярилцъя гэж утсан юм аа. За илүү сэтгэл судлал талаасаа за мөн дээрэс нь одоо мэдрэл судлал те нейросайенс талаасаа за энэ бие физиологи талаасаа ер нь яаж явагдаад байгаа юм бэ гэдгийг тайлбарлах гээд оролдъё. За нэг жишээ авъя. Хамгийн түрүүнд за та жишээлх юм бол те за нэг зүйлийг ингээд харлаа гэж бодъё л доо. За та ингээд алхаа явж исэн чинь таны уурт ингээд гів гинт одоо могоо гараад ирлээ. За могоо гараад ирэнгүүт хүн яах вэ? Reaction нь шууд ингээд толгоогоороо бодож ухамсарлаж амжихаас өө яна энд могоо байна. За одоо яах вэ? Өсөрөх үү, зүхтаах үү, гიშих үү гэж бодхоос өмнө таны одоо бодол оролцохоос өмнө шүү дээ. Хамгийн түрүүнд хүнд энэ одоо амь хамгаалах зүүн гэж байдаг. Бидний автомат мэдрэлийн систем ажиллаад тэгээд хамгийн түрүүнд бид нэр яадаг вэ гэхээр энэ бие дээр байгаа нейросепшн буюу энэ мэдрэлийн рецептор хүлээн аваарынхаа тусламжтайгаар маш хурдтайгаар бид нэр ингээд reaction хариу үйлдэл хийдэг байгаа. Бодож ухамсарлахаас өмнө. За хэр хурдан бэ гэхээр ойролцоогоор нь штэ те бүр 100 миллисекундын хугацаатай гэж аахгүй. За 100 миллисекунд гэдэг маань одоо 0.1 секунд буюу нүдэн анивчаад нэрхээс илүү хурдтайгаар одоо юу болоод өнгөрчөө гэж ухамсарлаж тархиараа одоо ойлгохоос өмнө л бид нар үлддэг байх л дээ. За яаж юм хурдан явагдсан бэ гэхээр энэ нь тэр автомат мэдрэлийн системийн удирдлагаар зохицуулагдаад бидний амь хамгаалах зүүн буюу ийм одоо ухаалаг систем биднэрт одоо биднэрт бүтээгдсэн байт юм ээ. За тэгээд энэ системийн тусламжтайгаар бид нар өөрсдөө аюулаас хамгаалж чаддаг маш хурдан одоо халуун юмд гараа хүрэх юм бол гараа татаж авдаг шиг бид нар энэ рефлексээр болон автомат мэдрэлийн системээр зохицуулагдаад тэр аюултай одоо могооноос ингээд үсрээд өөрийгөө хамгаалдаг байна. За тэгэхээр энэ нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгээр төрж байгаа зүйл маань бодол биш байх нь шүү дээ. Би бодохдоо ингээд хүн ихлэ боддог гэж боддог байхгүй аль зүйл. Тэгэхээр бодлоос өмнө болдог зүйл байд юм ээ. За тэр нь бол энэ автомат мэдрэлийн систем ажиллаад аюулыг таниад яана могоо байна гэдэг ингээ хамгийн түрүүнд аюул гэдгийг ингээд энэ бидний одоо энэ амигдала гэдэг дунд тархины хэсэг за тэгээ урт дотор тархи те илүү энэ нөгөө лимбик систем гэж хэлдэг энэ автомат мэдрэлийн системийн зохицуулгаар таны неокортекс буюу тархины энэ бор гадар ухамсарт логик сэтгэлгээ чи ажиллахаас өмнө ажилтдаг юм систем байх нь шүү дээ. За тэгээ энэ систем яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд аюулыг танингуудаа бидэрт ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр эхлээд мэдрэмж төрүүлнэ. За мэдрэмж нь юу вэ гэхээр айх те эсвэл түгших ч юм уу те. За энэ одоо мэдрэмж бол анхдагч сэтгэл хөдлөл байгаа. Тэгэхээр могоо хараад таны хамгийн түрүүнд төрж байгаа зүйл маань автомат мэдрэлийн систем ажиллаа, аюулыг танилаа. Тэгээд таныг ухамсарлаж бодхоос ч өмнө
одоо 0.1 секундын хугацаанд ерөөсөө энэ бүх процесс болоод таныг яаж ийнө гэхээр айх те ингээд төгшүүр мэдрэнгуудаа бүр биджээл хэдийн тэр адреналин, кортизол, стрессийн дааврууд ялгараад таны гар хөлрөөд те булчин шүрмөсчөд цусаар дүүрээд ингээд зүхтахад бэлэн болоод тийм үү зүрхчин дэлсээд ингээд амьсгал хурдан болоод ингээд бидээр чинь өөрчлөлтүүд гараад ингээд та аюулаас өөрийгөө хамгаалахад бэлэн болж байна гэсэн. За энэ үед бол юу болоод өнгөрчөө гэхээр нэгт таны мэдрэлийн систем, автомат мэдрэлийн систем чи аюулыг таньж ийн, таныг хамгаалах бэлэн байдалд шилжүүлж ийн, бие чинь бэлэн болж ийн гэсэн физиологийн өөрчлөлтүүд гарч ийн. Гурав дахь юм бол та сэтгэл хөдлөл мэдэрч байна. Таны анхдагч сэтгэл хөдлөл юу вэ гэхээр айдас. Яана айж штэ те зүхтаах уу, яах уу гэж түгшиж байна. За энэ сэтгэл хөдлөл маань таны одоо анхдаг сэтгэл хөдлөл ахна штэ. Тэгвэл хоёр дахь сэтгэл хөдлөл гэж бас байд юм байна. За анхдаг сэтгэл хөдлөлийг ингээ авч үзэх юм бол энд таны бодол оролцоог байдаг. Бодол ерөөсөө байхгүй. Таны неокортекс буюу ухамсарт одоо логик сэтгэлгээ оролцохгүйгээр та мэдрэлийн системээрээ таниад шууд төрсэн сэтгэл хөдлөл ахна шүү дээ. Нэгдэх. Гэтэл хоёр дахь сэтгэл хөдлөл гэж байдаг. Жишээ нь хоёр дахь сэтгэл хөдлөл гэдэг нь та анхдаг сэтгэл хөдлөлөө мэдэрж байгаагаа мэдрэхдээ ямар мэдрэмж төрж ийн вэ гэсэн үг. Жишээлбэл зарим хүмүүс одоо ичхүүр мэдрэн штэ. Ичхүүр мэдэрснийхаа мэдэрж байгаа өөрийгөө мэдрэхээрээ хамгаалах механизмаараа уур төрдөг. Уурын мэдрэмж төрдөг. Тэгэхээр уур гэдэг маань тэр хүний яг үнэн анхны сэтгэл хөдлөл биш, харин хоёр дахь сэтгэл хөдлөл ахна штэ. Анх дахь сэтгэл хөдлөл нь ичхүүр байж болно гэсэн. За яг үүнтэй адилхан хүний сэтгэл хөдлөлүүд ийм анх дахьч хоёр дахьч гэдэг ийм шат дараатай үүсдэг байх юм л те, комплекс. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илүү сайн ойлгохын тулд эхлээд надад ямар сэтгэл хөдлөл төрсөн. Тэгээ тэр өөрийнхөө мэдэрж байгаа сэтгэл хөдлөлт би ямар мэдрэмжээр хариу үзүүлж ийн гэдэг нь таны хоёр дахь сэтгэл хөдлөл болдог байна шүү дээ. За тэгээд хоёр дахь сэтгэл хөдлөл бол бодлын оролцоотойгоор оролцдог. Энэ дээр бол бодол оролцоно. Бидний неокортекс буюу одоо энэ тархины бор гадарга prefrontal cortex гэдэг байгаа шүү дээ тий. Одоо логиктой учир шалтгаантай юмыг сэтгэдэг. Яагаад юм болчих вэ? Энэ үнэн юм уу, зөв юм уу? Би яагаад ингэж бодох болов? Энэ сэтгэл хөдлөл ер нь тохиромжтой зөв сэтгэл хөдлөл мөн үү гэл ингээл бүх юмыг ингэж бодож байгаа таны дүгэлтэн дээр үүсэж байгаа сэтгэл хөдлөл. За ингээд энэний үндсэн дээр та аль нэг сэтгэл хөдлөл тань төржүүлнэ. Жишээ нь за могооны жишээн дээр гэх юм бол могоо хараад айгаад үсэрсэндээ те ичих ч юм уу те эсвэл уурч хүрээд тэр могоог ингээд гიშгэж алах гад ингээд дайрах ч юм уу мэдгүй л аль та хүн болгоны реакц өөр иж болно. Гэтэ ингээд хоёр дахь сэтгэл хөдлөл төрж байгаа байхгүй юу? За инхээр энэ бүх процессыг ингээд маш хурдтайгаар болдог те. За жишээлбэл бидний энэ лог сэтгэлгээ thinking brain буюу боддог тарих ажиллаж эхлэх хүртэл хэр хугацаа байдаг вэ? 1 секундээс 5 секунд гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр альва нэг үйл явдал ямар нэг зүйл боллоо гэхэд 1 секундээс 5 секунд болж иж тархин дээр тэр мэдээлэл очиж боловсруулагддаг. Тэгэхээр энээс өмнө хурдан шууд одоо бодохгүйгээр реакцлдаг хариу үйлдэл нь илүү хурдан байдаг тий. Бүр 100 миллисекундын хурдтай байдаг учраас тэрийг хүн контролдож чадахгүй одоо шууд үйлддэг реакцууд ахна. Тэгээд тэрний дараа нь 1 секундын дараа 5 секундын дараа хүн юу болоод өнгөрч үгээ бодоод тэгээд хоёр дахь сэтгэл хөдлөлөө сонгодог байна шүү дээ. За ийм шат дараатай процесс болд юм байна. За тэгвэл одоо бүгдээрээ жишээ нь яг амьдрал дээр те харилцаан дээр яаж энэ мэдрэлийн систем ажиллаад идэм бэ гэдгийг жишээтэйгээр ярилцъя л та. За яг өдөр тутмын амьдрал дээр ингээд могоо гарч ирээд идэггүй ч гэсэндээ за яг үүнтэй адилхан системээр бидний зохицуулга одоо болж идэг учраас хариу үйлдэлүүд маань одоо ер нь л яг энэ системээр явагдана. За жишээ авъя л та. Жишээлх юм бол за бүр ойр хосын харилцаан дээр гардаг, хосын зөвлөгөөн дээр гардаг одоо элбэг асуудал юу байдг вэ гэхээр одоо нэг нэгэндээ гомдох, нэг нэгнийхээ одоо ярьж байгаа үг хэлэнд те одоо триггерлэгдээд тэгээд үйл ойлголцол үсээд хэрүүл маргаан зөрчил гараад тэр нь маш жижиг зүйлээс эхлээд тэгээд шийдэхгүй явсаар агаад цуглараад нэг өдөр галтуул дэлбрээд
бүр салах хэмжээнд хүртэл ирсэн тийм энэ хүн намайг юусоо ойлгохгүй гэдэг ингээд зөвлөгөө авахар ирдэг ийм зүйлүүд байдаг. За тэгвэл өдөр тутмын амьдралд гардаг хосын маш энгийн жишээн дээр би одоо ярил л та. За жишээлх юм бол за эхнэр нь за голдуу эмэгтэйчүүд бид нар ингээд нөгөө гэр орны ажил ар сар эмдэх түүртэй стресстэй тэгээд тэр өнгө аясаар одоо нөхөртөө харилцах асуудлууд гардаг штеп. За бүр жишээ энгийн жишээ авах юм бол за эхнэр нь нөхөртөө за чи хогоо асахгүй яасан юм бэ? Би чамд хэлээ үстэй гэд хэллээ гэж бодъё л та. За яг ингээд хэлэнгууд за зарим нөхрийн хувьд бол энэ ямар ч асуудал биш те. Ямар ч триггер болохгүй. Окей. Даваа игээд хогоо асгачдаг байлаа гэж бодъё. Гэтэл зарим нэг хүмүүсийн хувьд бол энэ бол асуудал болдог. За ингээ хэлэх үед яадаг вэ гэхээр нөхөр за мэдрэлийн системд яаж хүлээж авч ийн гэхээр зарим нөхрийн хувьд биш те. Энийг аюул гэж бас хүлээж авт юм байна. За аюул гэж хүлээж аваад триггерлэгдээд за тэр эхнэрийн хэлж байгаа царай төрхний байдалтай тэр хөмсгөө зангидсан ууртай, юм залхсан харцтай ийм байдал ч юм уу эсвэл дуу хоолойных нь өнгө нь энийг ийм загинсан, ширүүн, яншсан байдал ч юм уу тий. За ийм хэрглэж байгаа үгийн сонголт ч гэдэг юм уу. Ийм зүйлээс нь болоод тухайн нөхөр яадаг вэ гэхээр триггерлэгдээд одоо ууралж болох дээ. За яагаад уурж ийн гэхээр жишээ нь бүр ингээд саяны шатараар ярих юм бол мэдрэлийн систем нь автоматар одоо бодол орж ирэхээс өмнө те тухайн хүн маань энийг аюул гэж хүлээж аваад тийм үү. Тухайн хүний маань өсөж төрсөн орчин ч юм уу бага наснд магадгүй ээж нь байнга ингээд загнадаг байсан. Тэгээд маш их одоо сэтгэл нь өмнө нь шархалж исэн ч юм уу. За мэдгүй байна. Эсвэл одоо гэр бүлтний муур амьсгал ингээд таагүй сэтгэл төрүүлдэг байсан ч юм уу. За ямар нэгэн дурсамж үйл явдалтай холбоотойгоор тухайн хүний хувьд энэ маань триггер болоод мэдрэлийн системний нэг аюул гэж танингуудаа тухайн маань реакц гаргах нь. За тэгээд энэ үед нөгөө амь хамгаалах зүм маань аюулыг мэдрэхээрээ түрүүн ярьсанчлан flight, fight, freeze гэдэг ингээд нөгөө ийм амь хамгаалах юм хамгаалтын системийн байралд ордог байх л дээ. За жишээ нь юу гэж болох вэ гэхээр эхний шат нь flight буюу одоо зүхтах гэсэн үг те. Ийм хариу урвалыг мэдрэлийн системээр сонголоо гэж бодъё. Хэрвээ тэгэх юм бол энэ тохиолдолд нөхөр зүхтааж болно те. Зайлсхийж болно. Сонсоогүй юм шиг дүр үзүүлээд ингээд харцаа буруулаад нөгөө өрөөрөө ордог ч юм уу те. Эхнэрийнхээ үгийг үл тоо, хог тоо сонсоогүй юм шиг дүр үзүүлэх. За энэ бол тухайн хүний мэдрэлийн систем. За энэ хүн аюул гэж мэдрээд зүхтаах тэ flight гэдэг модон дээр очиж гинэ гэж бас тааж болох нь штэ. За онцлогч чинь ингээд туслах гэдэг штэ хүнийг ойлгоход тэ. За хоёрт нь юу гэж болох вэ гэхээр хоёр дахь хариу урвалын төрөл нь болохоор fight буюу тэмцэх гэж байгаа. За энэ төлөвдөр зан харилцаан дээр яаж илэрч болох вэ гэхээр шууд одоо ингээд барьж авал зодтолтно гэсэн үг биш. За уур гэж болно. Уур бол бас fight буюу тэмцэх хариу урвалын нэг сэтгэл хөдлөл мөн. За уураар илэрхийлж болно. Шууд чи ер нь надад заадаг хийн гэдэг ч юм уу. Би ажилласаа ядраад ирж хаад юу солиороод байгаа ингээд шууд ингээд одоо хэрүүл хийх ч юм уу. Маргалдах, уурлах ийм байдлаар тэмцэж болох те. За 3 дахь сонголт нь юу гэж болох вэ? Тухайн хүний мэдрэлийн систем аюул гэж мэдрэнгуудаа 3 өөр хариу урвал үзүүлээд нь штэ. 3-т нь болохоор freeze буюу хөшөхтэй мэдрэлийн систем нь ингээд хөшөөд одоо бүр ингээд яг юу хийхээ мэдэхгүй ч юм уу те. Яг тухайн хүн маань ингээд хөссөн, гацсан байдалтай болж болох нь байна. Эсвэл бүр мэдрэлийн систем нь shut down буюу ингээд унтарчиж болдог те. За энэ тохиолдолд бол одоо яаж илэрч болох вэ гэхээр ямар ч реакц байхгүй, сэтгэл хөдлөл хариу урвал те. Гөлийсэн болох гэдэг шүү дээ. Одоо тоохоо болцсон те. Бүр ингээд тэгтээ тэр нь эерэг сайн утгаараа биш. Бүр ингээд stone wall буюу ингээд хүүтэй хаана харуулад одоо тухайн хүний байхгүй юм шигээр үл тоогоод ингээд бүр өөрийгөө ингээд хамгаалаад хаана босгоцсон ийм хүүтэн хүнтэй харилцаатай үл тоосон ямар ч реакцгүй болчих юм бол за энэ хүн мэдрэлийн систем нь бүр хамгаалтандаа эцсийн шатанд ороод ингээд унтарсан байгаа мэн гэж хэлж болохоор байна. За тэгэхээр ганцхан ийм энгийн одоо жишээ дээр ихэд л хүний мэдрэлийн системийн 3 4 өөр янзаар ингэж хариу реакц үзүүлж штэ. За яагаад хүн ингэж идэм бэ гэдэг шалтгаан дээр гэх юм бол бидний мэдрэлийн систем яг энэ
реакц үзүүлж явахдаа түрүүн хэлсэн те анхдаг сэтгэл хөдлөл үүсэж явах үед бидний бодол оролцож амжаагүй учир шалтгаантай тийм бодож үзээгүй те. За энэ бол аюул биш ээ. Энэ бол дэлхийн төгсгөл биш. Өртөөл хог асгах тухай зүйл шүү дээ. Хог асгаарай гэж хэлснээр энэ хүн надад хайргүй болоогүй. Бүх зүйл хийм бэ ингээд ингэж бодож чадахгүй үлдээд байгаа байхгүй. Тэр яг энэ учир шалтгаантай бодоод ингээд тайвширсны дараа уучлаарай гэд эвлэрч штэ те. Харилцаа хэвэн үргэлжилж. Гэтэл энэний наад одоо бага насны траума туулсан ч юм уу, эсвэл сэтгэлийн шарах гэмтэл авч исэн. За эсвэл одоо хүчирхийлэлд өртөж исэн ч юм уу. За ийм хүмүүсийн онцлог нь болохоор яг энэ шатн дээр гацчдаг хэвэн процесс явагдаж чадахгүй. Тухайн хүний дотор ийм хуурамч одоо буруу ихтгэл үнэмшлүүд маш гүн сууж өгсөн байт юм байна. Жишээлбэл одоо тухайн хүн ийм үйл явдал болсны дараа маш гонигтай одоо сайд гуниг мэдэрч болно тий. Өөстөө гонигтай ядаргаатай мад дандаа л ийм болж байгаа юм. Гэртээ нэг амарч чадахгүй ингээд жижиг юмнаас олж хэрэлтлээ гэдэг ингээд гонигтай боллоо гэж бодоход тэр хүн тухайн хүн гуниг мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө өөрөө яаж мэдэрдэг вэ гэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлт ийм эерэг биш сүргөөр хатаж эхэлдэг. Одоо тэр сэтгэл хөдлөлийг хүлээж авч чадахгүй өстөө сул дорой юм би гуниглж идэг те. Би одоо сул дорой учраас би мяа учраас би ингэж мэдэрлээ гэж өөртөө ийм буруу дүгнэлт өгч идэг. Тэгээд тэр нь тэр сэтгэл хөдлөл нь бүр батчаад гүнзгий болоод одоо тэр хүний тухайн өдрийн мүүдтэй бус хүмүүстэй харилцаа нэг нөлөөлөө явж байгаа бол энэ ийм хортой сэтгэл хөдлөлийн паттерн гэх юм уу ийм хэв дартс үүсгээд байна гэсэн үг. За яагаад ингэж байна гэхээр энэ дээр ингээд хүний итгэл үнэмшил холбогдсон байдаг. Өөрийнхөө талаар юу гэж итгэж үнэмшиж байгаа юм, бусдыг юу гэж бодож итгэж үнэмшиж байгаа. Тэгээ энэ итгэл үнэмшлийнх нь үндсэн дээр одоо тэр учир шалтгаантай сэтгэл бодол үсээд тэр бодлороо өөрийгөө би сул дорооч гэдэг юм. Эсвэл хүмүүсийн талаараа хүмүүс одоо ийм муухай, хүмүүс дандаа надтай муухай харцдаг гэдэг ч юм уу. Ийм итгэл үнэмшил гүнзгий байгаа учраас тэр хүн маань ийм сөрөг сэтгэл хөдлөлт автаж эхэлдэг байна. Ингээд харилцаа учраа олохгүй. Тэгээ жоохон юмнаас болоод хүнтэй ингээд муудалцах ч юм уу, харилцаагаа таслах, үл ойлголцох ийм байдлууд ингээд амьдралтанд давтагдаад идэг. За энэ бол бага насны тэр сэтгэлийн шарах, эдгэрээгүй тэр сэтгэлийн шархан дээр үүссэн хуурамч сүрэг итгэл үнэмшлүүд байх нэ. Тэгээ дээр сэтгэл хөдлөлүүд нь тэр итгэл үнэмшлийн үндсэн дээр тухайн хүн маань бусдын талаар болоо өөрийн талаар сүрэг ийм буруу итгэл үнэмшилт итгээд тэгээд тэрнээс нүүдсэн тийм сөрөг сэтгэл хөдлөлүүд үүсээд тэгээд тэр сэтгэл хөдлөлийн үндсэн дээр одоо буруу ч хин хашаа юм сөрөг зан аваар токсик харилцаа тэгээд ийм үйлдэлүүд гарч ингээд шатараатай явагдаад байна гэж ойлгож болох нь. Тэгэхээр одоо миний нэг ярмаар байгаа зүйл нь энэ хүний одоо бага нас гэдэг маш чухал. Бага наснд энэ логик тарих бүрэн хөгжиж амжааг байдаг 25 нас хүртэл хөгжиж идэг учраас тэр үед үүссэн хүчтэй сэтгэл хөдлөлтөөр ийм голдуу сөрөг итгэл үнэмшлүүд үүсээд идэг. Хуурамч сэтгэл хөдлөл гэсэн. Одоо би үнцэн хүн байна. Би мяа юм байна. Тийм болохоор хүмүүс надтай муухай харцдаг гэдэг ч юм уу те. Эсвэл би сэтгэл хөдлөлөө хүүхэд юу гэж бодох вэ гэхээр ууралсан ч гэсэн илэрхийлэн гут нь тэр сэтгэл хөдлөлийн эцэг гэх нь хүлээж авч чадахгүй ингээд тэр сэтгэл хөдлөлөө шийтгдэг ч юм уу загнаснаас болоод би ер нь мэдрэмжээ илэрхийлж болохгүй юм байна аюултай юм гэж ойлгоод сэтгэл хөдлөлөө дардаг нуудаг ийм болох ч юм уу те ингээд ийм дараа дараагийн зүйл үүсдэг учраас энэ хүний итгэл үнэмшил гэдэг ямар чухал вэ? Хүний сэтгэл хөдлөлд яаж нөлөөлж ийн? За мөн дээрс нь хүний мэдрэлийн систем ямар хурдан хариу урвал үзүүлдэг вэ те? Хүн юуг аюул гэж мэдрээд тэн дээр түгшиж одоо мэдрэлийн систем нь автоматар хариу үйлдэл хамгаалах байдлаар үүсээд байгаа нь бол тухайн хүний одоо генетик, өсөд төрсөн орчны нөхцөл те амьдралынхын дурсамж, үйл явдал гэдэг ийм олон зүйлээс болдог гэдгийг ойлгосноор хүн өөрийгөө би ч өөр нэгээд гэд ойлгоод өөртөө зөөлөн инэрэнгүү хандах за мөн бусад хүмүүсийг илүү сайн ойлгож хүмүүстэй илүү тайван хүлээцтэй хандахад чухал үүрэгтэй ахна. Тэгэхгүй болохоор за энийг юм дандаа л уралж ах юм. Одоо ямар хаашаа ингэж ч юм уу эсвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг
процесс чадахгүй ингээ хүчрхийлээд чи одоо ямар ядаргатай дандаа л уралж ах юм маялаад тэгээд өөрийгөө цагиндаг ч юм уу сэтгэл хөдлөлөө ингээд түгжээд ингээд одоо гацаах ч юм уу те ийм байдлууд гардаг байх нэ. За тэгвэл ерөөсөө маш тийм энгийн амьдралтаа хэрэгжүүлж болох практик хосын харилцаан дээр тэгвэл яаж нэг ингээд триггерлэхгүйгээр уурыг хөрөхгүйгээр те хоорондоо хэрүүл маргаан болохгүйгээр асуудал ингэж хүндрүүл салт сарнах дээрээ тулах чи би гэдээ алцахгүйгээр альва амьдралын асуудлуудаа хоорондоо эвтэйхэн ярилцаж сурах энгийн тип бас өгье гэж бодлоо. За хамгийн нэгдүгээр бидний гаргадаг эхний алдаа болохоор хосын харилцаан дээр шүүмжлэл гэдэг. За би бинээ ингэ шүүмжлээд энэ хүний буруу миний зөв те энэ одоо дандаа л ингэж яах юм дандаа л уралж яах юм эсвэл дандаа л арх ууж яах юм эсвэл одоо юу ч байдیں۔ Тэ ямар нэг сөрөг шүүмжлэх хандлага байгаа тохиолдолд бид нар тэр шүүмжлэлийн үгсийн дүнд одоо юу хэлээд өгөө гэхээр нөгөө хүн маань чи ямар ухаантай юм чи яг үний хэллээ миний буруу юм байна уучлаарай гэд ийм зүйлийг хүлээдэг боловч амьдрал дээр хизээч тийм зүйл болдоггүй. Шүүмжлэлийн үр дүнд нөгөө хүн маань улам өөрийгөө бие хамгаалах поз дээр ороод танилуу дайр тоглоод асуудлаа шийдэх биш бүр шал өөр тийш хайлаад явчихдаг. Тэгэхээр за нэгдүгээр шүүмжлэлээс зайлсхийх гэдэг байгаа. Хичнээн таны зүр шүүмжлэл хүрч исэн ч шүлсээ залгаад шүүмжлэлээ түр хойш нь тавиад за та маш тайван одоо ийдэг болж өгөөл ийдэг тоон өнгөсөө өнгө айсаар те тухайн хүнтэй тайван ингэж харилцаж үзэх юм бол тэр таны ерөнхий одоо ингэж харилцаж байгаа ярианы өнгө аяас таны өөрийн тайван байдал чинь одоо тэр тухайн асуудал шийдэгдэхгүй юу гэдгийг баг 90% шийдээд өгч байгаа. Та хоёрын харилцаанд эерэг байх магадлалыг шууд өсгдөг гэсэн үг. За тийм байна. За хоёрдугаарт нь юу вэ гэхээр юу байгаа штэ нөгөө бид нар ингээд нэг юу яагаад гэдэг да яжлах гэх юм уу одоо ингээд үл хүндлэх ингээд тоглоом шоглоом орч тэр эсвэл ингээд үг хэлээрээ бид нар зүгээр л аяга угаачих гэж хэлхийн оронд тэн дээр чи дандаа л аяга угаадаггүй дандаа л надаар хэлэх юм аа ч юм уу эсвэл чиста аягаач угаачдах байгаа юм чинь арчаагүй чи яаж одоо мөнгө олж амьдрал авч явах юм ч гэдэг юм ингээд ямар ч одоо аяг ухахтай холбоогүй юм дээр ингээд нааж тий одоо ингээд нэр төрийн гутаах тухайн хүний үн цэн рүү давталсан юм үг хэллэг хэрүүлийн айстай юм доромжлын үг айстай үг хэллэгээр хэрвээ тавах хөстойгоо харилцаад ах юм бол асуудал ерөөсөө шийдэхгүй болмал хэцүү болно. За үүний оронд юг сонгож болох вэ гэхээр талархал. За талархлыг хэрэгжүүлээд үзээрэй 5-1-ийн дүрэн буюу тухайн хүнд нэг одоо шүүмжлэл ч юм уу нэг одоо сүрэг комент хэлэх гэж байгаа бол 5 багтаал хэлэх гэдэг байгаа. Эсвэл багтаал юм уу талархал хэлэх. За жишээлбэл тэр жижигхэн зүйл дээр ч талархаж болно те. Зүгээр л ингээд өнөөдөр надад гоё кофе хийж өгсөн баярлаа те. Цагтаа гэртээ ирээд те гэрийнхэндээ санаа тавиад ингээд одоо юу гэдэг те гэртээ ингээд цаг өнгөрөөж байгаа баярлаа гэдэг ч юм уу эсвэл надад гоё юм урмын үг бичсэнд баярлаа юу ч гэж болно амьдралаасаа ингээд жижигхэн хийсэн үйлдэлийг нь талархаж хүлээж авч байгаа хэлээд тэгээд нэг ширхэг одоо тэр хэлмээр байгаа өөрчлөлмөр байгаа танд ярилцмаар байгаа сэдвэрээ таагүй сөрөг сэдвээ хуваалцаж болох нэ. За ингэж хэлэхдээ бас учиртай ярина. За 3 дугаар дүрм нь юу вэ гэхээр хамгаалт тэг бие хамгаалах гэдэг байгаа. Бид нар ингээ харилцаан дээр голдуу өөрийгөө өмөрч юм үгүй би тэгээгүй шүү үгүй юм гэд өөрийгөө нэг хамгаалах үүднээс ингээд ярилцаад ахаар тухайн асуудал шийдэхгүй улмал юм хэрүүлийн шинжтэй одоо бие хамгаалах харилцан бие хамгаалах бибрэгөө давтлах тийм одоо асуудал шийдэхээс хүн дээрх бүр ингээд хайлаад явчихдаг тий. Тэгэхээр гол болж өгөх юм бол өөрийгөө өмгөөлөхөө зайлсхийж агаад оронд нь та юу гэж болох вэ гэхээр тий уучлалт гуйх тий буруу хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрөх юм тий. Энэ бол маш их зориг шаарддаг тийм амар зүйл биш гэдгийг би ойлгож байна. Гэхдээ энэ зүйлийн харилцааг бол маш гүнзгийрүүл дотносуулж асуудлаа шийдэх тусалдаг тий. За ингээд тий чамд ингээ ууртаа ширүүн гайсаар хэлээд чиний уурыг хүртэл гсэн бол уучлаарэ гэдэг ч юм уу тий. Өөрийнхөө зүгээс
уучлалгүйгээд буруу зүйлийг хүлээн зөвшөөрөх үед нөгөө хүн маань харилцаа буулт хийж өгөх те ярилцах зүрстгэл нь нэгдэж эхэлж идэг байх нэ. За дөрөвдөг анхаарах чухал зүйл гэхээр харилцаанд ингээ муудалцлаа, асуудал гарлаа гэх юм бол хизээж битгий гэж хэлээд хэцүү л дээ. Ингээд амьдрал юм чинь гарах бах. Тэгтээ айл болох та зайлсхийгээрээ те stone walling буюу одоо юм хүүхдэн хаана гараа босохоос зайлсхийгээрээ. Энэний өсөв юм бэ гэхээр одоо ямар ч харилцаа контактгүйгээр те шууд ингээл одоо нүрээ хувьсгийгээл ингээл 7 хоногор юу ч ярихгүй ингээл нөхрөө шидэгдэг ч юм уу ингээл ууралсандаа шууд уц муцаа хаагаал те гээд харилцаагаа хүүтнээр тасалж болохгүй. За энэ бол тухайн хүндээ одоо маний хүүтэн одоо далд манипуляц маягаар одоо явагдаад тухайн хүн маань одоо шийтгүүлж байгаа юм шиг мэдрэмж авах харилцаанд одоо маш их төвшөөр одоо айц авчирдаг юм сөрөг зүйл. Харин эннийхээ оронд магадгүй тухайн хүн маань маш их уурлахаараа одоо өөрийнх нь хамгаалтын механизм ганцаараа байх тусгаарлагдах те зайлсхийх ийм механизмтай байлаа гэвэл бас ойлгож ий. Тийм байх юм бол та тэргээ айгу зүгээр илэрхийлэх хэрэгтэй. Надад хугацаа хэрэгтэй байна те. Би хэсэг зуур те ганцаараа баймаар байна. За өнөөдөр за бүтэн өдөр хэрэгтэй юм эсвэл нэг тухайн цаг хэрэгтэй юм уу те. За би нэг хэдэн цаг те ганцаараа тайвшраатгая. Өөртөө цаг гаргаадгая те. За би эсвэл дуртай ном уншдаг ч юм уу эсвэл ороод гүрөөндөө унтдаг ч юм уу ингээд хэсэг амарсныхаа дараа гадаа гарч алхахдаг ч юм уу. Би тайвширсныхаа дараа эргээд чамтай ярилцаа гэд ингээд хэлчих юм бол нөгөө хүн ч төвшгүй тайван байна. Нөгөө хүн маань ч гэсэн хос маань ч гэсэн тайвшраад тэгээ дараа нь буцаж ямар ч надтай ярих юм байна гэсэн байдалтайгаар ингээд харилцаа шууд таслагдахгүй эргээд ойлцох боломжийг олгож өгдөг. Тийм учраас ингэж бас өөрийгөө зөөр илэрхийлж сурах хэрэгтэй юм байна. За миний хувьд ч гэсэн бас сураа явж байна. Над ч гэсэн амаргүй хосын харилцаан дээр маш олон алдаа гаргаад байсан удаа байгаа. Гэхдээ энэ сэтгэл судлалыг сурж байгаагийн ячаар амьдралдаа бас хэрэгжүүлэх, бусдаас суралцах, мөн бусдад хуваалцах ийм боломж гарч байгаа да баяртай. Тэгээд миний яс YouTube суугийг сонсоод баг ч гэсэн таны амьдралд хэрэгтэй зөвлөгөө санаанууд өгсөн бол бас комент бичээрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.